шүшил орж ирж байна да. Хамгийн түрүүнд аниме орж ирж байна. Цайгаас орж ирж байна. Цайнаас. Тийм Ghibli-гийн анименуудыг үздэг. Сүүлд гарч байгаа анименуудыг бас нэлээд үзэж байгаа. Jujutsu Kaisen улиралтай нэг ер нь аним яг үзчихсэн. Би Японд тийм тодорхой хугацаанд байж үзсэн л дээ 20 орчим хоног. Тухайн хугацаанд надад хамгийн том томрог үлдсэн зүйл нь будаа гэдэг байхгүй юу? Яг би Монголд нэг будаа иддэг байж байгаа. Тэгээд Япон явчаад ирснийхээ дараа айгүй будаа иддэг болсон байсан. Тэгээд тэр бол хоолных нь айгүй том соёлын нэг хэсэг байсан. Тэгээд тэрнээс хойш нэг юм хоолнд айгүй сонирхолтой болсон гэх юм уу. Тэгээд яг Япон орнд очсны дараачаар намайг арай өөр хүн болгосон зүйл нь будаа гэж хэлмээр. Би өөрөө айгүй олон тийм аниме үздэг байхгүй юу? Тэгээд Японоос ихэр хамгийн түрүүнд аниме бодогддог. Тэгээд Монгол улсад ер нь бол суума гэдэг спорт амар өргөн дэлгэрсэн олон телевизээр гардаг байхгүй юу? Тэгээд энэ хоёр бол хамгийн түрүүнд орж ирдэг. Тэгээд дараа нь хоол нь суши айгүй алдартай. Энэ гурав орж ирдэг. I think it's just their media culture, their like movies, anime, of course, and just their culture in general. Their culture is very appealing and widely advertised, I think, in a good way. I love it. I mainly watch like full-length movies, like anime movies, not serials. For example, of course, Ghibli movies. I really like, I think it was Your Name. Би Японд одоо сонсож эхэлж байгаа. Тэгээд анх TikTok-оос нөгөө Мики Мацуба гэдэг дуучны дууг сонсоод тэгээд амар гой санагдаад өмнө нь бол Япон дуучныг тэгж дуулдаг эсвэл тим төрлөөр дуурлаж гэж мэдээгүй. Тэгээд амар таалагдаад одоо ер нь бол тэр дуучныг их сонирхдаг болж байгаа. Ер нь өөр олон дуучид байгаа. Гэхдээ нэрээсээ санахгүй. I know a Japanese actor, but I forgot his name. He's in a lot of Hollywood movies. He plays a lot of samurais. And I also like Japanese rock. Wonaki Rock. I like Sim. Oh, and Baby Metal is my favorite band. I listen to every Baby Metal song. It's great. Японы ийм дөрвөн товцтой ингээд дуулаад байдаг Atarashi Gakko гэдэг хамтлаг байдаг байхгүй. Би тэдний дуунууд ер нь айгүй дуртай. Ийм эрч хүчтэй гоё хэмнэлтэй санагддаг. За ямар ч нэг One Piece гэж хэлдэг шүү дээ. Тэрний зохиолч. Тэр хөглөөнд л амар орж ирсэн. Start Loser баг 2 удаа тавчаартаас 2 жил нь тэгээд баг дат болгонд нь ингээд бүтэн үздэг байсан. 9-р ангидаа илүү яг энэ ер нь зохиолч нь ямар юм байт юм бла тий. Тэрийг судлаад тэгээд энэ хүний Instagram-ыг болоо Instagram-аар дагчаасан. Сайхан Фужи уулын тэнд очиж байгаа халуун аршаанд орноо гэж. Сайн нөгөө нэг Ghibli-гийн дэмтэй парк нээсэн тийшээ нь очиж үзмээр нэгтэй. Сүүл сонсохны зүр амар баг 24 оныг дуусгал гэсэн үү 24 оны нэлийн гол хүртэлэн чөлөө бүх захиалгууд дүүрсэн байгаа гэсэн. Тийшээ очиж үзмээр байна. Тэгээд Токиогоор Шибуягаар бүгднгээр нь хэлсмээр байна. Well, of course, Tokyo is my first city, I think, just to experience that huge city and that bustling city life. But then I would just like to go to just remote cities. Japanese nature and architecture is just beautiful, and I think just all of the places are great. Ресторан гэснээр нөгөө нэг юунод байдаг штэ нөгөө өөртөө өөрчлөлдөг дэлгүүр энтер гээд ер нь тиймэрхүү юм очиж үзэхийг айгүй хүсдэг. Хүн байхгүй зөвөр хүн өөртөө орсноо юм аваад тиймэрхүү юм. Тэгээд амттангууд нь ер нь аль бич үзэх хүсдэг. Тэгээ манай найз ер нь татны найз маань Японд байдаг болохоор татны найз дээрээ ер нь очих байх. Хамгийн дөрөнд Токиод байдаг. Токио явах юм айгүй тийм шинэлэг. Тэгээд дээрэс нь кинон дээр гардаг бүх сценүүд дээр нэр нь очиж үзхийг хүсдэг. Яагаад тэгэхээр аним дээр гардаг сценүүдээ яг өөрсдийнхөө нөгөө хотуудаа сэтүүлсэн гэж зарим дээр нь байдаг байхгүй. Тэгээд тэн дээр нь очиж зураг дараалахыг хүсдэг. Хамгийн их таалагдсан Yakisoba байсан. Нэг юм соуслог махтай ярина нэг юм айгуу гоё тааламжтай амьдтай. Айгуу тэнцвэртэй хооллож санагдсан. Тэнд яг тодорхой хэмжээний мах байгаа, будаа байгаа, ногоо байгаа. Монголчууд болгоно юм бүгдийг нэг дор ингээд юм one pot гэдэг нэг тоогоонд болгодог бол тэнд ингээд бүх зүйл нь тусдаа байгаа. Айгуу тийм хооллоход сонирхолтой байсан юм. Ер нь бол Японочууд айгүй урт насалдаг. Тэгээд энэ айгүй бол баг хоолтой холбоотой гэж боддог. Тэгээд
хамгийн их танигднаар нь суши аюул таалагддаг. Гэхдээ би өөрөө хийж үзэж байгаагүй. Гэхдээ ер нь л хийж үзнэ гэж бодож байгаа, төлөвлөж байгаа. I would say some ramen. I love cooking ramen, eating ramen, and then sushi. It's good. I don't eat it much, but I love it. Japanese people really respect their food. They have this food culture that I think no other country has. They just put so much love in all their foods. I love it. Ер нь Япон хоол нь амар хөнгөн тэгээд бас амар би дэрүүл санагддаг болохоор ер нь сонирхолтой дуртай. Шүши тэгээ нөгөө нэг шүши. Гоё би бол сукиякийн дуртай. Рамен бас гоё. Хийж чаддаг хоол юм бол якисоба хийж чадна. Японд ер нь нэг жил 6 сар орчим амьдарч чад ирсэн. Тэгээд тэр үедээ тиймэрхүү жижиг сажиг хоолнууд Америцуу ч юм уу тиймэрхүү хоолнууд хийж сурч ирсэн. Ер нь хийхэд амар амархан байсан байхгүй Японд хахад. Гэтэ Монголд ирээд хийхэд юмнууд нь алдахгүй жоохон хэцүү байгаад байсан. Тэрнээс ер нь л уг нь амар дэж хөнгөн тэгээд амар хурдан болдог хоолнуудтай байсан. Айл хотод байсан. Би Kyushu мужид байсан. Тэгээд тэнд хата Нагасакид байсан, Фукуокад байсан. Ер нь бол бас юунд Окинавад бас очиж үзчихсэн. Тэгээ ер нь байж байгаа хугацаандаас энэ тэнгээр олон газар нь явж үзхийг хичээсэн. Өөр байсан зүйл. Тийм зүйл. Хүмүүс нь сабгүй яриад байсан. Тэгээ зохиолч. Зөв аним үзгээр нэг ингээд сабтайлтай ингээд дандаа үздэг байхгүй. Тэнгүүд хүмүүс нь зүгээр сабгүй ингээд амар хурдаа. Тэгээд нөгөө хэлнийх нь дуудлагууд нь амар өөр байсан. Токиод ингээд буугаад хүмүүстэй ярих нэг өөр, тэгээ Фукуокад очиод ярих нэг өөр, Нагасакид очиод ярих нэг өөр. Тэгээд ингээд нөгөө төсөл миний үтсэн ингээд нөгөө сурах чинээр байдаг Япон хэл яг амьдрал дээр хүмүүсийн ярьж байгаа Япон хэл хоёр жоохон өөр аадсан. Тэгээд тэрэнд нь ингээд дасгаж яг учрыг нь ойлгох юм бол гайгүй. Гэхдээ дасгаж жоохон ядаргаатай байсан. They have so many different sides to them. They can be very professional, very polite, very closed off people, but then become like crazy, like metal. Their manga, animes, it's just crazy. They're so artistic. Just the contrast of them is really captivating. I can't say about Japanese people because I don't know much. I don't have friends. But about Japan, I think it's just the work culture, just how difficult it is, how much is expected from workers. They just don't have time for personal life and leisure. It's like you have to leave the work after your boss, and if you leave early, then it's considered rude, I've heard, which is insane, I think. Yeah. Тэдний зарчим тэгээд ямиг харах үзэл нь аягүй таалагддаг. Яагаад тэгэхээр Япон хүмүүс яг өөрийнхөө хийх ямиг хийгээд бусдад үнэхээр түүг удахгүй хичээж чаддаг. Тэгээд үнэхээр соёлтой өөрийгөө ботхоос гадна одоо бусад нийгмийнхаа хүмүүсийг хүндэлдэг нь аягүй таалагддаг. Тэгээд тийм ч учраас одоо нөгөө Япон улс чинь хоггүй аягүй цэвэрхэн тэрнээс техник технологи нь аягүй хөгжсөн. Тэгээд техник технологиос айгүй өндөр хөгжсөн орн учраас ирээдүйд IT технологиор мэргэжил эзэмшил тэнд очиж ер нь л ажиллахыг хүсдэг. Таалагддаг бол байхгүй. Их байхгүй. Юм оржгүй. Тийм ер нь л бүгд таалагддаг. Тийм. Япончууд хамгийн гоё ингээд амар тууштай байдаг юм. Тэгээд хүмүүстэй харилцахад одоо ингээд аюу гоё хүндэлтэй харилцаж маш их хийдэг. Тэр нь аюу гоё байдаг. Тэгээд монголчуудад хамаач байсан юм те. Амар гэж хүндлээ гэхэд ингээд үгээрээ хэлэхэд болохос ингэж үйлдэлээр ингэж хийж ерөөсөө болчихлоо. Японд очиж ажиллах юм нөө итгэх хүмүүс нь ингээд хөө ажилдаа бүх юма зориулдаг 100% бүх юма зориулдаг тэр нь аяг таалагддаг. Тэгээд чи нөө overworking culture гэдэг тэр нь арай сая л надад нэг ажлын санал ирсэн. Миний одоо авч байгаа цалин 3 ногоолохаар гэхдээ тэрийн зөвшөөрөөгүй би өөрөө айлал Японоор Америкт зайдаг болохоор яг тийм байгаа. За хоолнууд л юм байна да. Ер нь бол хоолнууд, амттангууд, улирал болгон тэдний ингээд аим гой солигдчихдаг. Тэгээд нөгөө мэдгүй Монголд бол ингээд дандаа нэг төрлийнхаа ер нь л ингээд амттан ч байсан, хоолч байсан яг нэг төрлийн ингээд байж идэг. Тэнгүүд Японд болохоор ингээд улирлаасаа шалтгаалаад хоолнууд нүртэл ингээд өөрчлөгдчихдэг амар сонирхолтой гоё байсан. Тэгээд хамгийн таалагддаг зүйл гэх юм бол зүгээр зарим үед ингээд
way too polite гэх юм уу одоо. Ашигтай тухайцаа. Мэдхгүй нэг тиймэрхүү. Ер нь л ингээд одоо ингээд яах юм бэ гэж ингээд хэлж байгаа тэр одоо нэг амар илдэг байгаа зан нь яг би ингээд тэр хүмүүс жоохон саад бодлоод ядаргаалаад байгаа ч юм санагдаад байдаг. Тэгээд хөөс нэг гадны хүн ингээд очихоор амар бүдэрээ уриадлах ингэхүү тэгхүү гэдэл өөрөөсөө амар их санал болгодог. Тэгээд хитрэх юм бол ингээд би өөрөө бас тэр хүмүүст яг ингээд зүгээр яг тийм илдэг байгааг ингээд ашиглаад байгаа юм шиг гэх юм уу тий. Англиар бол take advantage гэж ярьдаг ч тийм. Тиймэрхүү юм шиг. Гэхдээ би уг нь тгийгүй шүү гэж юм. Миний хувьд болохоор эсрэгээрээ яг тэр Япон хүмүүсийн нөгөө нэг илдэг байдлууд нь хамаагүй нэг юу юм шиг санагдаад байна юм да. Тэгээ нэг саад болохгүйгээр одоо нөгөө нэг амьдралдаг тэр амьдралын маяг нь бас Монголд нэлээд хэрэгтэй юм болов Монгол хүмүүс бас сураасаа гэж бас боддгоо гэхгүй. Бас ёс заншлын хувьд болохоор бас нэлээд сонирхолтой байдаг байхаа гэж бодож байна. Тэгээ дургүй юм одоохондоо би надад бол тэгж амар гарч ирэхгүй л байна. Oh, they're great. I have a girlfriend, so I'm not gonna say anything much. They're pretty kawaii, which is good and bad. I think many of them force it too much, but it's fine. Би ер нь яг амьдрал дээр харж байгаагүй эсвэл нөгөө нэг бодит хүний царайг нь бол нэг уулзаж харж байгаагүй. Хөвчлэн кино юм уу клипнээс хардаг. Тэгэхээр ер нь бол аюу тэгшгэн биеийн пропорцтай. Тэгээд өндөр нь дундаж. Гэтэ манай монголчуудаас арай жоохон намхаа. Тийм. Тэгээд аюу соёлтой. Тэгээд өөрийгөө аюу арчилдаг гэж хардаг. Ер нь бол Азиудын царай аюу төстэй байдаг болохоор ер нь бол монголчуудад аль төстэй харагддаг. Одоо ярьж байгаа дуудлага тэгээд одоо өнгө аястай хоолойны өнгө аюугаа таалагддаг. Би гадар царайны хувьд бол надад Аз Америк талруу илүү тэгэхээр дуу хоолой надад аюу байсан. 뭐야? 後でお姉さんのとこおいで. Ер нь намхан цэцгэн бийтэй шиг санагддаг. Гэтэ айгүй ажиллах хүмүүс байдаг ах гэж бодсон. Би бол мэдгүй. Амар ичимхий л хүмүүс шүү дээ. Юу ч бодоогүй юм байна. Юу амар олон царайлаг залуучууд байна гэж утсан ч ямар байсан. Тэгж шууд асуугаа явж байгаа. Яг үнэндээ царайлаг байхгүй. Тэгж таатлаа. Нөө юу л хийсэн? Анимен дээр гардаг шиг тийм характерууд ерөөсөө бараг бисгүй анзаарагдаагүй ч юм уу. Би эсвэл хараагүй ч магадгүй л дээ. Таны сонголт Монгол залуу юу, Япон залуу юу? Тэгж шууд асуу. Монгол залуу. Гэж тийм байна. Тэгж. Японд сумо монголчуудад Монгол бүх үндэсний бүх гэд хоёр адилхан спорт байдаг. Монголчууд нөгөө бөхөр айгүйх дагансан эсвэл аав нь өвөө ч гэдэг юм уу ингээд үе дамжсан бүх хүмүүс одоо цус генэнд барилдах тийм скил нь дамжсан байдаг бох гэж би боддог байхгүй юу. Тэгээд Японд очиод амжилт гаргадаг гэж би ер нь боддог. Тэгээд бид нэр барилдаан үзэх дуртай японочууд ч гэсэн адилхан. Тийм учраас тэрүүгээр айгүйх холбогддог. За яг ингээд одоо шил гадаадынхаа ирээд Монголд ирээд бүх барилдахыг ингээд амар сайн хийгээд тэгээд бүх ингээд хүмүүстэй барилдаад хамгийн өндөр цалыг авч байгаа болно шүү дээ. Тэгэхээр тийм бол нэг талаараа ингээд гоё маркетинг болж байгаа юм юм. Одоо олон улсад ингээд Монголынхаа юмыг одоо тэр хүний дэмжихэд бол маш олон хүмүүс үзнэ. Тэгэхээр тэр чигээрээ ингээд одоо гадаадын хүмүүс ингээд аль болох Монгол руу ингээд харж ингээд гоё юм байна гэж бодож байна. Одоо жишээлбэл Японд монголчууд байгаа монголчууд одоо ингээд амар цогмоо өсдөг болсон ч ахна. It's kind of funny. I think Japanese people take it really well. They respect Mongolian sumo athletes. I think, yeah, it's just the national, because Mongolians are really well with wrestling, I think it really translates really well to sumo. Maybe that's why. But Japan it's nice that they don't consider it as a bad thing. They respect Mongolian sumo.